делают компенсацию? За тэгээд $125,000 борлуулалт хийх юм бол одоо энэ 9 сарын 30 хүртэл $125,000 борлуулалт хийвэл одоо ганцаараа биш хоёулаа явна гинэ. Нэг хүний аккаунтн дээр 2 хүн явж бодно. Тэгээд тэр хүнд нь ч гэсэн компани маань $550 бэлгэлэх юм байна. Тэгэхээр заавал 100 биш 125 хийчих юм бол илүү одоо ач тустай үр дүнтэй гинэ. Ягаад тэр тухайн аккаунт маань 2 хүн явж болно. 2 хүний зардлыг компани маань бэлгэх юм байна. Если вы делаете $100 000, $550 вы получаете компенсацию от компании, $500 от меня. За хэрвээ та бүхэн маань $100,000 борлуулалтыг 9 сарын 30 хүртэл багаараа хийх юм бол тухайн хүн $550 компаниас авна. Надаас $500 авна. Ингээд $1,050-оор зардлаа хийгээд компанийнхаа ойн баярт оролцох нэ. 2026 оны 10 сарын 17-нд Таиланд улсын Паттайя аралд болох одоо энэ хүү компани маань одоо G1 банкны бүх удирдлагууд оролцсон, бүх олон улсын агентууд оролцсон энэ одоо тийм био саммит одоо хурлаар ингэж та бүхэн маань оролцох боломжтой гэж байна. Лучше сделать, конечно, ITO-гийн борлуулалт. лучше, конечно, сделать $1 миллион товарооборот и более, потому что тогда вы попадете на гала-ужин. $1 сая борлуулалт хийх юм бол та бүхэн маань $1 сая борлуулалт хийх юм бол та бүхэн маань одоо нэг ёсны үдшийн одоо VIP үдшийн зогонд оролцсон нэ. Тэр нь болохоор одоо цөөхөн хүн оролцох, захирлуудтай хамт оролцох энэ үдшийн зогонд оролцох боломжтой гэж байна. Гэхдээ тэрэнд оролцохын тулд багаараа $1 сая борлуулалт хийх хэрэгтэй. Дальше, пожалуйста. Поэтому самое главное, вот поставьте сейчас цель до конца сентября, какой товарооборот ты хочешь сделать. Хамгийн гол нь та бүхэн юу хийх ёстой гэвэл өөрсдөндөө зорилго тавих ёстой. За би 9 сарын 30 гэхэд ямар зорилгонд хүрсэн байх вэ гэдэг. Тэгэхээр зорилгоо тавих ёстой. Следующее, это нужно составить потом план. Что входит в ваш план? Это составить список людей, потом нужно обязательно делать звонки, встречи и презентации. В день должно быть минимум 10 звонков, 3-5 встреч. За хоёрдугаарт нь болохоор та бүхэн маань юу хийж байгаа вэ гэвэл хоёрт нь одоо төлөвлөгөө гаргах хэрэгтэй. За энэ төлөвлөгөөнд юу орох вэ гэвэл нэгдүгээр та одоо нэрсийн жагсаалтаа бичнэ. За ямар хүмүүстэй би холбогдох вэ гэдэг. Хоёрдугаар тэр хүмүүс рүүгээ та залгана. За одоо энэ тухайн хүмүүс рүүгээ залгаад одоо тэр уулзалт төвлөлт товлно. Үүний дараа уулзалтна. Уулзаад одоо тэр хүнтэйгээ уулзах нь шүү дээ. За ингээд тэрний дараа гэрээгээ хийн. Контракт бөгөөд гэрээгээ хийнэ гэж байна. Может быть, у тебя уже список закончился, и ты думаешь, кому мне звонить, я уже всех обзвонил, всех уже пригласил. Зарим нэгэн хүмүүс Крис, ты пропала. бодож иж болно. Магадгүй би одоо ингээд бүгд рүү залгаад ярьсан юм чи одоо хин рүү залдаж пожалуйста. Ты пропала, тебя не было слышно. Сейчас да мөн одоо яах нь вэ? Сейчас мне слышно? Да, сейчас слышно. Ага. За мөн төлөвлөгөө гаргана. За төлөвлөгөөн дээр нь болохоор нэрсийн жагсаалт. За уцаар ярих хүмүүстэй уцаар ярьж уулзалт тоглож, уулзалтаа зохион байгуулж гэрээ контрактаа хийн гэсэн үг. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу ингээд ажиллана. Магадгүй зарим хүмүүс надаа одоо жишээ нь одоо нэрсийн жагсаалт маань дуусчлаа. Одоо би хин рүү залах вэ гэж бодож байгаа хүмүүс байгаа. Дальше, пожалуйста. Смотрите, я сам вот постоянно делаю рассылку людям о том, что какие новости происходят у нас в компании. Где-то 2 раза в месяц, ну, это минимум. А так, вернее, максимум 2 раза в месяц. А так 1 раз в месяц я всем отправляю какие-нибудь очень интересные новости, которые происходят в нашей компании. Би өөрийнхөө хувийн одоо
туршлагаа та бүхэндээ ярихад жишээ нь би бол сардаа 1-2 удаа хамгийн ихдээ 2 удаа гинэ. Өөрийнх нь нэрсийн жагсаалтын бүх хүмүүс рүү яг энэ манай компанид болж байгаа шинэ сонирхолтой шинээр одоо болж байгаа энэ мэдээнүүдийг би бүх хүмүүс рүү явуулдаг гинэ. Нэрсийн жагсаалтаа бүх хүмүүс рүү явуулаад байдаг гэж байна. Дальше, пожалуйста. Получается, уже в течение 2 лет я, ну, очень многим людям постоянно делаю рассылку. Ингээ 2 жилийн хугацаанд би маш олон хүмүүс рүү тогтмол шинэ мэдээллүүдийг ингээд явуулаад байдаг 2 жилийн хугацаанд. Тэр дундаас одоо зөндөө хүмүүс ороогүй хүмүүс байгаа шүү дээ Fiverr жишээ нь. Тэгээд жишээ нь энэ хүн бол өөрийнхөө нэрсийн жагсаалтын бүх хүмүүс рүү байнгын үйл ажиллагааныхаа шинэ мэдээллийг бол явуулдаг гэж байна. Дальше, пожалуйста. Хочу вот сказать, что это работает, потому что у меня полгода назад зашел человек, один из богатейших людей, он входит в тройку самых богатых людей Кыргызстана, у него миллиарды, но он зашел ко мне в бизнес сюда, в этот проект, представляете? Би яг бүх хүмүүс рүүгээ ингээд тогтмол мэдээлэл явуулаад их нь энийг бол ажилтдаг үр дүнтэй одоо This has to be the deepest. Яагаад гэх юм бол жишээ нь би 6 сарын өмнөөс одоо манай улсын топ 3 баян хүний нэг гинэ Саламбеков да его зовут? Саламбеков, по-моему. Фамилию не надо говорить. Не, никто не знает Монголию его, наверное. Топ-3. Ну, не надо. Да, не надо. Нэрийн хэлээд хэрэггүй гэж байна. Манай улсын одоо 3 чигсдэг юм баян тэр бомтон хүн рүү би 6 сарын өмнө ингээ явуулж ирсэн. Гэтэл тэр хүн одоо зүгээр нэг одоо тэг гэрээ хийгээд одоо худалдаа авалт хийгээд гишүүн болох биш. Бүр ажиллаж байгаа гинэ тэр хүн. Бүр ажиллаад ингээд явж байгаа гэж байна. Тийм учраас би нэрсийн жагсаалтаар ажиллах нь бол их үр дүнтэй гэж туршлагаасаа хуваалцаж байгаа юм байна. Дальше, пожалуйста. Он ко мне позвонил и сказал: слушай, Талас, ты мне постоянно каждый месяц что-то отправляешь, я вижу, у тебя идет какое-то движение, давай встретимся. Понимаете, то есть люди сами мне пишут. Недавно у меня тоже там зашел очень богатый человек, но он как зашел как клиент, он тоже сказал: слушай, мне нравится то, что ты делаешь, давай встретимся, и он зашел. То есть люди по прошествии там 1,5 года, 2 года, они заходят. Тэгээд дээрэс нь нэг зүйлийг анхааруулж хэлэхэд тэр хүн рүү би ингээд сар болгон ингээл шинэ болж байгаа мэдээнүүдээ явуулаад байсан чинь тэр хүн өөрөө над руу холбогдсон гинэ. Одоо тэр 3 чихтэй баян. Тэгээд тэр хүн холбогдоод надад бүр хэлсэн гинэ. Чиний энэ хийж байгаа ажилтгийг сонирхолтой. Чи энэ юу хийгээд байгаа юм? Надад нэг танилцуулаад өгөө бид уулзсан гинэ. Тэгээд бид хоёр уулзаад одоо би мэдээж өгөөд тэгээд тэр хүн ингээд гишүүн зорсон. Дахиад нэг хүн байгаа гинэ. Тэр хүн бол 2 дахь хүн нь болохоор одоо зүгээр л худалдаа авалт хийх гинэ. Зүгээр л худалдаа авалт хийх хэрэглэж. Гэхдээ тэр хүн ч гэсэн байнгын мэдээлэл явангууд чиний энэ одоо тэг ингээ үйл ажиллагаа чи сонирхолтой байна. Аль хоёулаа бас уулзъя гэл. Тэгээ ингээд би нэг зүйлийг ойлгосон гинэ ингээд тэр хүмүүс тухайн үед сонирхоогүй ч гэсэн хэдэн хугацааны дараа жишээ 1 жилийн дараа, жил хагасны дараа, 2 жилийн дараа хүмүүс одоо өөрсдөө над руу залгаад аль чиний над ажилч юу болж ийн гинэгээд сонирхоод тэгээ бүр өөрсдөө ингээ хүсэж ордог болсон гэж байна. Одоо бол дальше, пожалуйста. Вот сейчас мне только что вот сейчас звонил и написал еще один человек с Казахстана, говорит: слушай, выйди на связь, что у тебя там происходит, я хочу тоже. Дөнгөж сая би энэ Zoom-ыг ороод ингээд саруудыг орчуулж байгаа хооронд надраас мессеж ирлээ гэнэ утсан дээр тэр Казахстаны хүн гэнэ. Тэр Казахстан хүн рүү аль дээр мэдээлэл өгсөн байсан. Тэгээд сая хүүе чиний ажилч чинь юу болж байна? Алээ над руу холбогдоорой гэдгсэн гинэ. Тэгэхээр ингээл хүмүүс өөрсдөө яах нь сонирхож орж иж байна гэж. Дальше, пожалуйста. То есть на протяжении 2 лет я постоянно раз в месяц или 2 раза в месяц делаю такую рассылку всем, отправляю каждому в личку о том новости, которые происходят в нашей компании. Сардаа 1 юм уу 2 удаа тогтмол өөрийнхөө одоо контактууд байгаа шүү дээ нэрсний жагсаалтууд. Хувь хүн болгоно руу би сардаа 1-2 удаа